Зөвгийн бол имбэг онцгой явслал оха шинэ ам. Сайн байцгаана өрхөм хүнд үзэгчтэй. Тань мэдгүй хэлээр оройтой Занга ТV-гийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараараа бид нар дэлхийн түүхийн Ромын эзэнт Ромын улсын хамгийн бүгд найрамдах Ромын бүгд найрамдах улсын түүхэнд томоохон тэлэлтийн үе болох Пирийн үе. Одоо энэ бол ирсэн өмнөх дугаартайгаа хүргээ дуусгасан. За бид нарт ямар ч байсан Ромын энэ өвөрмөц энэ гайхалтай агуу түүхийг бидэнд бас маш сонирхолтойгоор хүргэж байгаа бэлгүүн судлаач та бас их баярлж байгаагаа яг нэг удаа илэрхийлээ. За тэгээд энэ удаагийн дугаараар хамтран ажиллагчаар онцгой хамтны хостол Оха брэнд хамтран ажиллаж байна. За өмнөх дугаар дээр хоёулаа Пирийн одоо хаан сентитэй гарч за мөн дээрээс нь бас надад их таалагдсан нэг хэсэг болох энэ Ромын цэргийн зохион байгуулалтын талаар, легионерын талаар бас их сонирхолтой хэсгүүдийг бас дурдаад өнгөрсөн. За мэдээч яалтчгүй ямарваа нэгэн улс цэрэг армийн хувьд чадамжаа томруулж хүч чадал мандахын хэрээр бас одоо эргэн тойронд байгаа улс руугаа өнгийнх нь магадгүй бас түүхийн нэг яалтчгүй байдаг зүйл. Ямар ч түүхэнд байдаг. Тэгээ ямар ч байсан Ром маань Эфирийн улс. Эфирийн пир лөө одоо нүүр тулж таарлтчихж байгаа. Таарлцсан. За тэгээ яг энэ хэсгээр ирээд дууссан байгаа. За ингээд одоо Пирийн нэр хүнд энэ үед 17 настай байхдаа манайр хаан ширээн цуучлаа штэ. Нэр хүнд нь маш их нэмэгдэж эхэлсэн. Тэгсэн чинь Египтэд байсан фараон нэг Птолемей. Нэгдүгээр агуу Птолемей фараон. Александрийн эзэн тусаас нэг үлдсэн нөхөр байгаа шүү дээ. За тэр нөхөр охиноо Пир төгцсөн. Эхнэр болгоод би чам тохноо өгье гэд. Ингээд яаж ийн? Египт холбоотой болчлоо штэ. Одоо Македон грекүүд. Одоо холбоотой болж ийн гэсэн үг штэ. За ингээд мөнгө, санхүү, цэрэг, зэр зэвсэг болон алт маш их дэмжлэг үзүүлээд эхэлсэн. Пир өөрийн гэсэн аримтай болсон. Пирийн пир. Ингээд манай эртний өмнө 295 онд өөрөөс нь хаан ширээг нь булааж байсан Неопотолемустай хилцээр хийж хамтран усаа захиръя гэж тохирсон. Эсвэл байлдъя. Би ийм их зэрэг Египтээс аваад ирсэн. Чи яах юм надтай байлдах юм уу, хамтрах юм уу гэд. Цаатах нь одоо хараад бас айхгүй юу ч одоо. За тэгээд хамтрах гэсэн. Ингээ хамтраад хоёлаа хоёр хаан болно. Нэг жил би хаанчлаад, дараа жил чи хаанчлаад гэт ихгүй юу? За тгий гэсэн. Ингээд би чамаас арай нас залуу. Неопламус чи хаан болчих. Эхний жилдээ гэхгүй юу? За хаан ширээнд ингээд Неопламусыг болгосон. Тэгсэн чинь Неопламусны хөдөлгөөн учрытлүүгээр нас орцсон. Бас ордны явуулга байсан уу бөөмд. За ингээд Пир тэр чигээрээ хаан ширээнд дараа жилдэн суусан. Нөгөө чинь нэг жилээ дуусгааг байхдаа өгчлээ шүү дээ. Түнхт нь хаан ширээнд суусан. Ингээд дотоодын бүх зөрчил бүгднгийн байхгүй болгосон. Одоогийн Македон, одоо энэ Адриатын тэнгис байгаа шүү дээ. Яг Ромтой хэллээд байгаа чинь, одоо Италитай хэллээд байгаа чинь. Ионы тэнгис гэж нэрлэж байгаа юм. Ионы тэнгис, Адриатикийн тэнгис гэдэг. За яг Ионы тэнгис, энэ үедээ Ионы тэнгис, Грекийн тэнгис гэл янз янзын нэртэй байсан. Антикн тэнгис ч гэдэм юм. Орос төр Мрамор Мориа ч гэдэм юм. За ингээд ийм болж байгаа юм л. За энэ хамаалгаа. Ямар ч тас энэ Ионы тэнгис дээр одоогийн Албан, Умард Грек, Македоны тэр чигээр нь хамруулсан Италийн газар нутаг буюу Наплесээс одоо урагш байгаа буюу эмэгтэй хүний тэр нэг гутлын хэлбэр биш үү? Шагаанаас доошогоо уул өсгий хушуу хүртлээ. Ийм том газар нутгийг Пир өөрийн мэдэлд оруулж чад байсан. Яг энэ үедээ 23 нас хүрлээ. Дотоодын зөрчлөө арилгаад. Одоо Пирийн өөдөөс хинч дуурахгүй цорын ганц удирдагч хаан. За ингээд Александрийн жанжид бол яах вэ? Александрийг байхгүй болсны дараа ингээ хуваагаад захирцсан гэж хэлсэн шүү дээ. Харин
Эпирийн пир болохоор зэрэг Александрийн эзэлсэн энэ газар нутгийг өөрийн гартаа оруулъя гэж санаа зовхонгүй оруулна гэж бодож эхэлсэн байна. Дараггүй л да ийм цэрэгтэй ийм хаан болсон. За насан ч хэд байна. Юу бодож явдаг хүн байна. Яал гэсэн нас. Яг. За ингээд зэр зэвсэг болоо цэргийн хүчээр дайснуудаасаа дорой байсан ч гэсэн хааныхаа удирдлагадор тухайн үеийн хамгийн хүчрхэг айрамтай болсон байна. Манай эртний өмнөх 295 он пир зэрэгэлдээ Македон руу дайрч эзэлж авлаа. Манай эртний өмнөх 285 он гэхэд бусад Грекийн орнуудыг өөрийнхөө талд нэгтгэж дууслаа. Ийхүү томоохон ялалт байгуулсан хаан маань улсаа төхнүүлэх ажилдаа ингээд орж ирсэн. За ингээд улсаа захирах тал дээр ёстой юу ч мэдэхгүй мангар уцаанаас долоон дор байсан гэж хэлж болно л доо. Улс удирдах тал дээр. Харин одоо бут цогсон дайснуудтайгаа өөрөө очиж сайн дураараа бут цогчоод очиж хилцээр хийж исэн ч байх жишээтэй ч юм уу. Өөрт нь ямар ч ашиггүй санал манлыг нь хүлээн зөвшөөрөөд их хэмжээний үр шир өөртөө цуглуулж идэх ч гэдэм юм уу. Пир бас нэг жоохон иймэрхүү зантай. Ядаргаатай юм шиг. Одоо яахаа олохгүй байгаа шилжилтийн насанд дуусж байгаа мангар уцааны насн дээр байсан болохоор ингэж хийсэн ч гэж болно. За ямар ч лсэн 25 хүрээгүй л яваад байгаа шүү. Манай нөхөр бол. За ингээд ямар ч лсэн дайснаа дараад нэр сүрийг улам мандуулах дуртай л хүн байсан. Пир ялд байгуулсан. Пир тент тэр тэм тулдаан дайснаа ялжээ гэл. Инхээр л пир одоо ингээд одоо дайнд ингээд одоо орох дуртай. Өөр ямар сонирхол байхгүй. Улсаа удирдын ингээд тийгээр зэрэг ёстой хөдөлнө байхгүй нэг модон өмссөн амтын шиг юм байсан ч л тийм. Дайн байлдаа хийхээр харин нэг гараа гүчдэг. Гэхдээ ёстой нэрээ босоод гараагүй гэдэг. Ёстой сайн дуртай. Манай эртний өмнө 280 онд Эпир Италийн жижиг хот ус Тарентумтай холбоотон болоод Ромын эсрэг цэрэг хөтлөгсөн. Пир Ромчуудыг ч гэсэн хідэн хэсэг тулдаанд бут цогтно гэж өөрөө шууд шийдсэн. Ингээд Ромыг байлдаад бут цохоод эхлэхгүй юу. Пир бараг хэд хэдэн том тулдаанд бут цогчоод тэгээд бүр нийслэлтэн тулаад хүрээд ирдэг юм. Ром хотын дэргэд хүрж ирсэн шүү дээ пир чинь. Их ядаргаатай бас их сонин. За энэ тулдааны үед бол пир гівд цэрэг згсаацсан байсан. Гэхдээ маргааш тушаал өгөх юм бол Ромыг манай пир хаан эзлэх гэдэг нь гэ цэргүүд нь хүлээгээд байдаг, тушаал хүлээгээд байдаг. Пир тушаалаа өгдөг. Энэ яагаад өгөхгүй байгаа юм бэ? Юу болохгүй байгаа юм бэ? Яачаад байгаа. Пирийг яг энэ дээр бол ерөөсө түүхч судлаач нар нь ойлгоогүй. Тэгээ би ч бас ойлгохгүй. Яг ийм амархан юм дээр яагаад байгаа юм бэ? Эзэлж штэ. Ромыг одоо эзлэхгүй зүгээр өстө нэрэ айгүй амархан. Зүгээр л гараа ингээл болоо. Ингээл болоо. Гэтэл эзэлсэнгүү. Тэгсэн мөртлөө би их хохирол амсч байна. Тэм болохоор зэрэг би төр зуртай жоохон амс хийгээд хийгсэн. За ингээ пир тэгж хэлсэн. Энэ үед яасан? Ром хүчээ нөөцөлж эхэлсэн. Цэргээ татаал давшилж эхэлсэн. За анхны тулдааны юу? Одоо хүчээ нөгөөд Ром орсон. Эхний тулдааны юу гэж? Хераклийн талын тул. Хераклийн талын тулдаан. Манай эртний өмнөх 280 он. Аха. Манай эртний өмнөх 280 онд болсон. За энэ бол их том тулдаан. Ромчууд их сонио. Энэ үед пир Египтээс байна уу? Зан хайдарсан. Тэ. Ромчуудтай одоо Ром түүхэнд анх удаага зан цэргүүдтэй таарч байлдаж байгаа үе. Тий. За яаж ийн? Хераклийн талд бол байлцсан. Нөгөө энэ юу яж байгаа шүү дээ. Пирийн хийсэн Ромын одоо гол юу нь болох зэрэг грекүүд одоо тусалж ирсэн. Грекүүд дайнд орохдоо алала гэж орилдог. Алала буюу одоо Афин тэнгэр мандтгайч гэдэг юм уу? Афин бурхан мандтгай гэсэн утгын товчлол гэж хэлдэг юм байлээ. Алала гэж хэлж байгаа нь. За ямар ч байсан грекүүдийг бас ардаа Египет, Птолемийн фараонд улстай дэмжлэгтэй байгаа шүү дээ.
За ингэж орж ирсэн. За тэгээд 22 мянган явган цэрэгтэй, 3 мянган морин цэрэгтэй, 20 заант цэрэгт орж ирсэн. Пир. За тулдааны үеэр ингээд заан Ромын цэргийн дотор зүгээр гэл нэг орилол байлдааны заанч нэг сонио орилд нь штэ. Ороод дивсэл тааралцнаа дивсэл өстө нэрэ хушуугаараа шитхийн шидээд эхэлдэг. Тэр чинь нэг өөрийнхөө заан басыг сонио өнгө ялгана. Өөрийнх нь цэргүүд нь ямар хувцастайгааг мэдж байгаа штэ. Нэг танихгүй өнгөтэй цэрэг хөөр хувцастай ингээл дунд нь ороод ингээд дивсээ явчихдаг. 20 заан нэгэн зэрэг орж ирээд Ромын легняруу дунд баахан дивсээ явчихар чинь бас асуудал үүснэ тий. Яаж яхад ромчууд нөрстэй хөнгөнд ач холбогдлоо гэн. Харин тий. За ингээд яаж ийн? Ромын цэргийн дотор ороод хөлөөрөө дивслээд тэгээ заан унсан цэргүүд нь болохоор зэрэг шууд зааны нуруунд дээрээс жад шидээл тийм ээ. Ном сум харваал. За тэгээ сум өндөр буулгаж ирсэн. За тэгээд уул нь өмнө чи энэ байдлаараа хэд хэдэн удаа ялт байгуулсан. Тэгэхээр зэрэг Херклийн талд бол Ромыг бол хусайцсан юм чи одоо ол зүгээр юухан байх вэ гэсэн. Тэгжсэн чинь гівгэнд ялчихгүй юу? Тэг ялсныхаа дараа за одоо хэрэг одоо яг нэг нүгөө хэлэх юм бол дахин нэг тулдах юм бол нэг зэрэг гүйлдэх гээд байна гэдэг нэг дуграад болж өгдөг. Эн чинь бол одоо пир ялчлаа штэ. Тий. Ялцсан. Бөөн зардал болцсон. Маш их хохирол. За тэгээд ямар ч лсэн бөөн зардал болоод ялччихээ. За тэгээд дараагийн тулдаанд болох зэрэг юун дээр болж байгаа? Аскулумын тулаа. Аскулум. Манай эртний өмнө 279. Тий 279. Яг нэг жилийн дараа болсон. Аскулумд бас цэрэг заантайгаа бол маш сайн тулалдсан. Тэгж ягаад бас ялсан Ромыг. Тэгээ дахиад за манай цэрэг цөөрчтэй л гэж хараад байсан. Одоо энэ дээр яг таны сайн хэлсэн шиг яг тийм алдардаг орж ирж байгаа. Хэрвээ би одоо ахаад ганцхан удаа ялах юм бол пир ус ингээд дуусаа. Гэхдээ пирийн миний цэрэг дууслаа. Тий ингээ юу нь бол дууслаа байхгүй боллоо гэж хэлж байсан. Гэхдээ тэр ялаад байгаа мөртлөө яага ялагдаад байна. Сони шүү. Яг тийм л дээ. Тэгэхээр энэ түүхэнд ингэж гарч иж байгаа. За чи 50,000 цэрэг өдөрцсөн. Дайсын зэрэгтэй байлтцсан. Маш сайн байлцсан. Чи ялцсан. Чиний яг дайны дараа чиний хажууд нэг 20 зэрэг зогсож байгаа байхгүй. Яах гэж ялваа гэж бодно өстэй. Тэгэхээр ялсан мөртлөө ялагдчихад байгаа юм шиг. Хитрхи их гарц хохирол золиос гаргаж ялаад байгаа. Яг энийг түүхэнд юу хөө? Пирийн ялалт. Яах гэж ялваа гэж хүн харамсна өстэй. Тийм биз? За 3 дахь тулдаан юуны тулдаан? Беневентумын тулаа. Беневентумын тулдаан. Хэд онд ирсэн? Манай өмнө 275. 75 онд. Яг 4 жилийн дараа. 4 жилийн дараа. За энэ тулдаанд бол яг нэг өгөх юм бол шийдвэрлэх тулдаанд ромчууд зааных нь хөлдоор хадаастаа мод хаяад хадаастаа модныхаа үзүүрт нь гал асаацсан. Тэгээд бэхэлсэн сум саваа модоор тэгээд тэр авраг амьтныг айлгаад цухтаалгаад ингээд харваад саваа мод ингээд галтаа сумаар харваад хахаар зэрэг заан үргэж байгаа л да. Ингээ айж дөрвсөн заан өөрийнхөө цэрэг рүү дайрч ухарж ороод өөрийнхөө цэргүүдийг ядаад дээр нь дивсэд явцсан. Ингээд пирийн цэрэг энэ одоо бут цогцсон. Грекийн хотуудын нэгэнч тулдалгүй бууж өгч исэн. Яванда Ромын хүчинд автагдаж эзлэгдэж исэн байна. Тэгэхээр энэ яадах юмгүй дайснуудаа цогч исэн Эпирийн пир хаа маань сони юм аа. Ялцсан мөртлөө ялагдчихад байна. Энэ ямар гээчин тавилантай хаан ба тээ. За ер нь бол ойлгохгүй. За тэгээд пирийг болохоор зэрэг шулуухан хэлэхэд Беневенто гэдэг одоо газарт гол хүчийг нь отонд нь ромчууд сая те отолтонд оруулж агаад хоёр тал одоо энэ тэнцүү байсан учраас тулаан бас хайнцсан. За ямар ч байсан Эпирийн пир маань тулдаанаас залхацсан уу, бүх юмнаас уйдсан уу, вирусо гэртээ харьлаа гэж, нутаг буцлаа гэж хэлсэн. Хамаг холбоотнууд хаяа явцсан. Тий. За тэгээд сони шүү. Ром яг энэ одоо кафегээ бас хүчрэгчж байгаа.
Гэтэл одоо сони шүү. Гароосон буцаа авчиж байгаа. Үргэлж шинийг эрэлхийлдэг зангаасаа болсон уу? Юмнаас амархан өөдчдэг зангаасаа болсон уу? Олсон олсныхоо үр шимийг ч хүртэж байгаагүй. Нэг үгээр тэр үргэлж ялдаг. Мөрөдөө тоглоомч байсан хождог. Их мөнгө олсон ч гэсэн амьдралаа сайжруулж чаддаггүй хүнтэй яг адилхан байсан гэж түүхчид одоо хэлсэн. Манай эртний өмнөх 270 он Грекийн улсууд дахин хоорондоо дайтаад эхэлсэн. Пирийн удирдах ирсэн энэ улсууд. Сая 75 онд нэг юм болчлоо шүү дээ. Беневентод энэний дараа Грекийн энэ улсууд хоорондоо дайтаад эхэлсэн. Тэгээ пир эргэж ирсэн ханаа. Би дуртай юм а дураараа хийлээ. Та нар зүгээр нэг айтайхан байвал яачих. Байхгүй бол учраа холцохоочхороо гэж хэлсэн. Энэ нь зүгээр болиулчих юмн дээр тушаал гаргаад хоорондоо өстой муудалцаад үзээрэй гэл тушаал гаргачихын оронд янз янзын байгуул учраа одоо олчихгүй та гэдэг аваач. Өөрөө дэмжээ хэлчихэж байгаа. За ингэхээр одоо урдын адлаа дайснаа ядах юмгүй дардаг. Үр ашигтай шийдэл төрдгөө яг л тийм зангаараа хിവэрэл байсан. Манай эртний өмнөх 272 онд Аргос гэдэг хотын бомбны гудамжинд пир тулалдсан. Дотоодын бослого болсон. Грекийн бослого. За энэ грекүүдтэйгээ дотроо байлдаж явж байгаад Аргосын орчимд амиа алдсан. За тэгээд дайснуудтайгаа гардан тулаан хийгээд яг байж явах үед нэг эмэгтэй дээрээс нь чулуу шидсэн. Пир лөө. Тэгсэн чинь нөгөө чулуу нь хуйгныхын завсраар нь орж ирээд гол суцыг авсан. Түүнээс болоод агуу дайчин хаа маань газар дээрээ нас орсон очиж чулуунд. Дүүгрийн чулуу шидчихсэн л юм байл да нэг бүсгүй. Гэт хэр нь очиж хуйгийг онж хуйгтай явж байсан. Гай болж яг тэр голоор норж ямар игзгэнч таарсан. За ямар ч байсан пир хаан бол ингэж Ромтол байлдаж исэн. За ромчуудыг бол заан гэдэг юмтай танилцуулсан. Ромчууд пирийн энэ одоо байхгүй болсны дараа өмнөд Итали руу тэр чигээрээ ойртлоо. Ингээд өмнөд Италиг мэдлэлд оруулсан байсан чинь яг хажууханд нь байгаа Сицил арал буюу тухайн үеийн Сиракуз арал. Одоогийн Сицилтэй. Тухайн үеийн Сиракуз гэдэг нэртэй арал шүү. Энэ арал дэндүү ойрхон байгаа. Гэхдээ Карфагений мэдлэлд байгаа. Одоо гутлыг тэр чигээр нь эзлээд авлаа. Нэгтгэхэд авлаа. Гутланд өшгөлөгдөж байгаа нэг бөмбөгийг л авъя. Тэр бөмбөг бол Карфагений. За одоо яаж ийн? Карфаген гэдэг улстай Ром нүүр туллаа. Карфаген гэдэг улс бол одоогийн бол Тунист байгаа. Тунис, Лив, Хойд Африк. Египтэд бол хэн байгаа? Птолемийн юу байгаа? Улс байгаа. Ямар ч байсан одоогийн Ливийн цаана байгаа яг нэг Туниша, Морокко тий. Морокко байгаа. Тэгээд яг Гибралтарын хоолой гэж байгаа шүү дээ. Тий. Гэтэл тухайн үеийн Карфагений одоо газар нутаг гэдэг чинь одоогийн Испани өмнөд хэсэг тий Гибралтарын хоолойг бол аваад за тэгээд одоогийн Тунис, Ливийн хэсгийг аваад Италийн бол одоо тэр үеийн Сиракусын хэсгийг Корс байгаа. Францын Корс байгаа. Италийн Сиракуз, Сардин байгаа. Сардин гэсэн нэг Карфаген өөрийн мэдлэлд оруулчихад байгаа. Ямар ч байсан одоогийн Хойд Африкийн газар нутгийг бүхэлд нь за яг Египтийг орхих юм бол. За тэр хэсэгт байгаа асар мундаг усан флоттой. Хүчрэг. Ер нь бол тэр үеийн нийслэл нь бараг Тунисийн хавьд байгаад тах шиг байгаа. Карфагений нийслэл. Тий. Нөгөө юу? За энэ Тунистэй л ойрхон байгаа. За одоо яг хэлэхээр англи хэлэнд бол Картаж гэж бичдэг. Картэж хот. Бид нар бол ярихдаа Карфаген гэж яриад байгаа. Тий. Энэ нэр нь ягаад ингэж бичигдэт байт юм бол? Тухайн үед одоо тэгэл одоо тэр юуных нэр шүү дээ. Жанжных юм уу эсвэл тэр хотынх нь байгуулсан хүнийх нь тухайн үеийн хааных нь ч юм уу тийм нэр байгаа. За тэгээ ямар ч байсан Карфагентай бол одоо 3 удаа. Тэгээ яг юм болж байгаа. Карфаген гэдэг нэг устдаа танилцчихж байгаа. Ром. Одоо үүгээрээ юу хийх ёстой вэ? Газар дундын тэнгист бид нэр дангаар монопол тогтоохгүй бол
Карфагений онгоцууд худалдаанд нь гай болох юм байна. Тэгэхээр хүссэн үсээгүй Карфагентэй дайтна. Дайтахдаа Ром үлдэх үү? Карфаген үлдэх үү? Хэрвээ Карфаген ялах юм бол Ром байхгүй болно. Ром ялвал Карфаген үгүй болно. Нэг бол би, нэг бол чи. Бид хоёрын нэг нь үлдэнэ. Хороо дэлхийн уужимч гисэн хамт чагцалтад байж идэг. Сэнтэй байх. Тийм юм алгаа. За ингээд яаж юм? Ром Карфагений хэрүүл үсч эхэлж байна. Карфагенууд газар дундын тэнгист ноёлж исэн болохоор Ромын далайчтаас, Ромын худалдаачтаас маш их татвар татдаг гэсэн. Ромчууд татварыг нь төлөөд эхлээд дугуй үгэнд нь ороод үгээр нь явсан юм байлээ. Сүүлдээ арайд энтсэн. Яагаад гэвэл олзлохоо болоод эхэлсэн. Ромын худалдаачд. Ромын худалдаачдыг бүр доромжилсан асуудалч гарч ирсэн Карфагений далайчдын дундаас. Мөн Карфагений зэргүүд ингээд яаж юм? Карфагенийг эзлэхийн тулд эхлээд бид нар одоогийн Ибер хойг хүртэл явах ёстой юм байна гэд Альпийн нуруунаас баруун тишээ Ибер рүү ромчууд цэргээл илгээсэн. Иберийн хойг одоогийн Испани ишээ цэргээ явуулах юм байна. Зүүн талдаа юу байгаа? Македон грек хангалттай түвшиц газарт болж байгаа. Хэрвээ ингэж хумихгүй болвол Ибер дээр хүчээ аавна. Хэрвээ Ибер дээр хүчээ авч идэх юм бол Пиреней нуруу гэж нэг сайхан байгалийн хаалт байгаа. Энэ дэр Карфаген удаан тэсэд эхлэх юм бол дахиад хэдэн 100 жил хүлээнэ. Тиймээс яаралтай Ромын стратеги амар гоц маш хурдан баруун зүгт Гибралтар хүртэл эзлэе буюу Ибериагийг мэдлэлд оруулъя. Ингээд Ром зэрэг явсан байна. За энэ Гибралтарын хоолой гэдэг юу гэж тайлбарлах вэ гэхээр үндсэндээ одоо яг Испани газар одоогийн Испанд байгаа. Тий. Яг Африк Испани яг уулзар. Нэг жоохон зай байгаа. Тий. Энэ жижигхэн зайг бол үндсэндээ Гибралтарын хоолой гэдэг. Энэ маань өөрөө газар дундын тэнгисээр цаашаа гарах юм бол ард нь Атлантын далай байгаа. Тий. Тий. Олон жилийн өмнө яг энэ Гибралтараар Финикууд явж ирсэн юм. Америк руу гүйцсэн юм л та. За одоо яаж юм? Ямар ч л байсан Гибралтар. За ингээд Ромчууд газар дундын тэнгист баруун хэсэгт ноёрхийн төлөө Ром Карфаген хоёрын тэмцэл нь ийхүү эхэлсэн байна. За ингээд бидэнтэй хамт байгаа ууха хэмээхэн сайхан усаа танилцуулъя. Дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Coca-Cola компани албан ёсны брендийн нэг болох ооха энэ ориглон улс нь MCS Coca-Cola компани маань 2023 оноос хойш Монголд үйлдвэрлэж эхэлсэн байна. За ооха брэнд нь нийт 4 төрлийн бүтээгдэхүүнтэй тус бүрдээ давтагдшгүй хослсон амттай, мөн онцлогтой, тэгээд илчлэг, сахар, тосны агуулмжгүй ийм сайхан бүтээгдэхүүн байна. Та зүмөр оохоогоо авч ууцгаагаарай. За тэгээд мөн саяхан өнгөрсөн 7 дугаар сард шинэ амтны хостол болох зөгийн бал нэмэгтэй оохоо ориглон ус судалдаанд гарч ирсэн. Таны бие сэтгэлийг сэрүүцүүлэх зөгийн бал нэмэгтэй оохоо ориглон ус хэрвээ тавууж амжаагүй бол та өөрт хамгийн ойр байрлах сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авч хэрэглээрэй. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч оохоо брэнд. Дайжгүй шүү. Хамгийн цангаж. Одоо ер нь та ингээд нэвтрүүлгийн дундуур айгүй их юм ярьдаг юм чинь мэдээч айгүй их цангаж таарна. Чийл намайг их цангаагаад байна. Тэр бас үнэн шүү. Яат ч өнөө энийг бас манай үзэгчид ч гэсэн батлна. Зөгийн бал. Имбэр. Онцгой ямслал. Оха. Шинэ ам. За. Карфаген. Энэ ямар улс вэ? Африкийн хойд хэрэгт Финикчүүд Карфаген хотыг үндэслэн байгуулсан. Эртний Финикүүд. За тэгээд Карфаген хөлөг онгоц зогсоход тохиромжтой бомбтой, усан буудал олонтой, усан замын худалдаа их хөгжсөн, эрэг орчмоор за тэгээд барааны том агуулгатай хөлөг онгоцыг ачдаг, буулгах ажилд боолууд хүртэл ажиллаж ирсэн. За мөн сайхан гадаад худалдаа бомбтыг их хөгжүүлж ирсэн байх нь шүү дээ. Карфагений орчмын үржил шимт газрыг баян боолын эзэд эзэмшиж ирсэн.
Тэгээд Карфаген хүчрэх усан болоод тэгээд бас хөлсний цэргээс бүрдсэн том хайрамтай. Карфагенчууд Тэнгисийн эрг за ингээд далаа тэнгисийн арлуудын өргөн удам газруудыг эзлэн авч исэн. Усан онгоцоор яваал эзлээд авч исэн. Улмаар газрын дунд тэнгисийн баруун хэсэгт ноёрхохыг ирмэлзэж эхэлсэн. Одоо Гибралтар дээр ноёрхох гэж ирмэлзэж эхэлсэн. За тэд энэ зорилгоор одоогийн Сицил тухайн үеийн Сиракузыг одоо өөрийнхөө мэдлэлтэй байлгаад байсан. Ингээд Ромтой мөргөлдөхөд Сиракузын хэрүүл буюу Сицилийн хэрүүл ингэж эхэлсэн байна. Манай эртний өмнөх 264 он Ром Карфагений хооронд эхэлсэн том дайм эхэллээ. Түүхэнд үүнийг Пүүнийн дайн гинэ. За ингээд Пүүнийн дайн гэдэг юм Ром Карфагений хооронд болсон. За энэ дайн бол 20 гаруй жил үргэлжилсэн маш том дайн болсон. Пүүний 1-р дайн. 24 жил шахуу бараг болсон байна. Тий 24 жил үргэлжилсэн. Энэ дээр нэг сонирхолтой зүйл байгаа нь юу вэ гэхээр Ром бол тухайн үедээ газрын цэрэг, явган цэрэг их сайн хөгжсөн. Тий. Тэнгисийн байлдаан жоохон муу. Усан цэрэггүй. Тий. Тэгээд маш богино хугацаанд чадварлаг харимтай болж чадсан. Яг зөв. Тий. Тэгэхээр энэ дээр маш хурдан хугацаанд анхаарад ингээд өндийж чадсан байгаа. Ялтчгүй Карфаген бол нөгөө газар дундын тэнгис дээр нөлөөлөл тогтооцсон байгаа ихэр чинь усан цэргийн чадамж амар өндөртэй байгаад идэг. За ингээд ямар ч байсан энэ хоёр маань хоорондоо бол таарсан. За ямар ч одоо аваад үзэх юм бол тухайн үеийн Карфагены газар нутаг бол Сардин, Корс, Сицилийн хэсгийг бол ингээд өөр иргэшээлд оруулсан. Нөгөө өмнөх таны дурдсан нөгөө уталны маань өшгөлж байгаа бөмбөгний хэсэг бол Карфагены хэсэгт орж ирээд байгаа. Тий. За тэгээд энэ Пүүний 1-р дайн чинь одоо яг 20 жил ингэж байлдаж байхдаа Ромчууд бол маш их давуу байлдаж эхэлсэн гэж үзэж байгаа. За 3-р зууны ихэнх үед одоо газар дундын тэнгисийн одоо энэ хэсэгт одоо 23 жил үргэлжилсэн даа. За хамгийн удаан үргэлжилсэн мөргөлдөөн эртний далаа тэнгисийн хамгийн агуу дайн. За энэ хоёр гүрэн эрх мэдлийн төлөө тэмцсэн 23 жил далай тэнгист байлдаал. Гөөмөн тэр үед эхэлж байхад нь төрсөн хүүхэд 23 хүрэх байжээ. За ингээд ерөөсөө энэ дай хизээ дуусах ч мэдэхгүй байж л байх ёстой гэсэн ойлголттой болж ирсэн биз хоёр тал нь. За ингээд Сиракузын арал болон эргэн тойрондох одоо ингээд газар нутаг хойд Африкт ингээд тулдаад байсан. Маш их хохирол амссан Пүүний дайнд бол. За ингээд одоо цэргээ одоо усан цэргээ татж байгаа штэ Карфаген. Энэ Карфагений усан цэргийг Мамертин гэж нэрлэдэг байсан. Одоо Мамертинууд гэж нэрлэдэг байсан. Карфагений усан цэрэг. Ром бол чиний хэлдгээр одоо юугүй. Усан цэргийн ойлголт байхгүй. Газрын цэрэгтэй. Гэтэ сая хэллээ шүү дээ. Маш хурдан усан цэрэгтэй болж үзлээ сурлаа. Юмыг хурдан сурсан байгаа. Ялтч вэ бас нөгөө тэдний инженер сэтгэлгээ. Яг одоо газар зам бариадаас уусууд шүү дээ. Зам гүүрийг маш сайн бариадаас уусууд ч одоо усонгос хийдэг болж байгаа. Бомбтагаас бариад өндөлчих чинь. Тэгэхээр энэ Ромын эзэнт гүрний үед л энэ барилгын цэрэг гэсэн ойлголт тэр байсан болов. Хоосон газар ирлээ. Барилгын инженерүүд зүг цэргүүд нь барилга барайл. Офис энэ бүгднгээ барайл. Дараад нь цэргүүд нь үржилж байрлал ингээл заавал явдаг. Тэгэхээр зэрэг би бодоод энэ Пүүний энэ дайнд бол яахааргүй бол барилгын цэргийг бас их сайн хөгжүүлжээ. Ромчууд бол маш сайн хөгжүүлж ирсэн байна. За тэгээд энэ шулуухан хэлэхэд Пүүний дайнд бас Карфаген одоо нэлээд уул нь бол маш сайн тулалдсан далаа тэнгис дээр. Тэгэхдээ Ромчууд яагаад ч юм бэ энэ Пүүний дайны үед бол 1-р дайны үед одоо ингэж ялаад идэх. Ялаад болж өгөхгүй. Тэд чи дөнгөс саяхан усан цэрэгтэй болсон, дөнгөс саяхан ус онгоцтой болсон биз дээ. Тийм. Чи ялаад байгаа гэдэг. За тэгээд энэ юунд болсон юм бэ? Итали Грекийн хотууд болох одоо Магна Греция. Одоо ингээд
Арно голын хөвөнд бас их том тулдаан бас болж ирсэн. Энэ чинь нэг гол руу бас ороод ирдэг. Итали дотор ч по гол гэж нэг хоёр үсэгтэй нэг гол байгаа шүү дээ. По гол гэж байгаа. За ингээд энэ Ромын бүгд найрамдах улс одоо ингээд пүүний даан эхлэхээс одоо ингээд эхлээд байлдаж яхад Тунист бол нийслэлтэйсэн Карфаген руу нас одоо Карфагений одоо Тунис шүү дээ. Одоогийн Тунис руу усан флот авсан. Шууд явуулсан юм байна. Бар 200-аад флот. Нөгөөдөл нь яг ирэг дээр нь газардангаа алдсан юм байна. За тэгээд ингээд ухарж исэн. За тэгвэл Беларын арлуудыг бас өөрийн мэдэлдээ оруулж авсан. За тэгээд Хойд Африкийн худалдааны зарим газруудыг ромчууд нь булааж авсан. За ингээд 480 онд, манайрны өмнөх 480 онд одоо Карфаген, Сиракус одоо Грек одоо янз янзын мужуудтай ингэж одоо холбоо тогтоож одоо уулна худалдаа хийж ирснэ. Яг энэ газараа шууд өөрийн мэдэлтэй дангаар монопол тогтоож авч эхэлсэн байна. За энэ Мамертины Сиракусаас ингээд хөдөлж исэн Мамертины цэргүүд буюу Мамертин цэрэг гэж гэдэг чи одоо Карфагений усан цэргүүдэлтэй Мамертинууд маш сайн байлдаг. Италийн хөлсний цэргүүдтэй шууд нүүрт болсон байна. За ингээд тулдаад ороод ирэхэд цаад бол нь огтхор илдээ гаргаад ирж байгаа. Өөдөөс нь тэгээд яаж ийн Ромын төлөө гэж ороод ирж байгаа штэ. Тэнгут нь яаж ийн Карфаген мандтахай гэдээ байлдана. Нөгөөдөл нь ингээд хоёр огтхор ил дээр байлж хахад нуруунасаа нарийн хоёр хутаг гаргадаг. Мамертинууд. Зүгээр маш хурдан дундуур алхаал алаа хийдэг ч гэдэм юм. Мамертины энэ байлдаан бол айгүй сонирмс юм нарийн утгатай байсан. Мамертинууд. Тэгээд болтон тим сайн байсан юм уу? Огтхор хил дээр яхад хүн одоо ингээ хаахад хуурнаад удах чинь. Хуурдгу. Моридаг буцаад гिचдэг. Уян чанартай. Тэгээд яадаг вэ? Сөрөөд хүзүүрэн дүрх ч юм уу? Буцаа сугалж явахтай их амархан. Мамертины энэ байлдаан бол ер нь яг энэ Сиракузын ажил болсон байлдаан бол бурхан минь энэ Мамертинуудыг одоо яаж зогсоох вэ? Хин зогсоох вэ гэмээр ромчууд бүр гайхаж байгаа байхгүй. 2 3 чинь өөдөөдөөсөө ирж байгаа. Яг дөхөөл ирэнгуутаа зангуу шидчихэж байгаа шүү дээ. Одоо зууралдаад нөхс нь холдохгүй. Тэнгуут нь банц тавьчихж байгаа. Эсвэл одоо ингээд нэг юм өндөр цамх шиг юм ингээд буучж байгаа ч шээтэй. Тэр чинь зэрэг эсрэг талын онгоцтойгоо холбоотой олчиж байгаа байхгүй. Тэгж. Тэрэн дээр нь гүүж орж ирдэг. Нөгөө онгоц руугаа гүүж. Нөгөө онгоц руугаа гүүж одоо дайны үед 2 оков хоорондоо дайны үед ойртож байгаа 2 оков те гүүжж байгаа оковнд орчиж байгаа шүү дээ. Гардан байлдаа эхэлдэг гэдэг шиг нөгөө онгоц руугаа гүүж орж ирэл Мамертинууд чинь маш хурдан хөдөлгөөнтэй байсан гэж түүхэнд бол бичсэн байна. Мамертины тулдаан бол. За энэ үед би яг Ромын легионерыг бас Париторыг би бол магтсан. Энэ үнэ. Гэхдээ Карфагений Мамертинуудыг бас хийх ёстой. Үнэхээр сайн байлддаг л байсан. Нусан таглаанууд байгаагүй л байхгүй. Сайн байлдаж байгаа шүү дээ. За энэ Ром Карфаген одоо энэ Сицилийн энэ том тулдаан бол Мамертинуудын том ялтаар болж исэн боловч одоо Мамертинууд нэг сони юм арын алтнаас олдчиход байдаг. Тэгэхээр байгаагаа хэрэглээл байлдаад байхгүй бол Мамертинууд ч бас арын алба гэж өгөх ёстой. Ромд нэг сонин зам байдаг. Өөрийнхөө зэрэгт арын албаа маш хурдан залгуулчихад байдаг. Хурдан сэрхчээд идэг. Пир хаан бол тулдаан хийж явахдаа хэлж ирсэн. Ромыг их сонио. Толгойн цавчгаар 2 ургадаг. 2-ыг цавчгаар 3 ургадаг могоо шиг зантай. Яагтвэл ромчууд чинь дайн тулдааны дараа шин залуу легионеруудаа авчирчдаг. Өмнө байлжсэн легионеруудаа амрах гэд хоош нь татчихдаг юм байна л да. Тэр байлдаагүй яг одоо байлдъя гэж байгаа легионеруудаа аваад ирдэг лээс юм байна л да. Тэгэхээр нөгөө пирч нь одоо яа тийм байгаатайгаа л байлдаад байхгүй болтгоо. Тэгэхээр Ром яаж ин арын алба сэлгээний хүчээ маш сайн. Дайны үед бол аюулгүй сайн сольдог байсан. Маневр сайтай байсан юм байна. Тэгэхээр бас ялаад байдгийг нууцсан байгаа. За өнөөдөр байлаа. За хоошо татагдчих юм гот нь. Тэ манус надад байлдахыг л одоо шинэ орж иж байгаа ш. Нөгөөдөл нь байлдаал амарч амжаагүй ажил дахиад үрж ирээл амарч амжихгүй байлдаж исэн. Пир бол тэгж хэлсэн. Нэг толгойн цавчгаар 2 ургадаг, 2-ыг цавчгаар 3 ургадаг юм могоо шиг юм аа гэд. Тэгэхээр Мамертины арын алба ирдэггүй. Уул мундаг усчаад штт. Гэтэл Мамертины арын алба ирээгүй.
Өстө тамираа тасал байлтахаас өөр аргагүй байл. Тийм байна. Мамертинд нэг юм алдаа гарч иж байгаа. За ингээд одоо энэ гарнизонууд нь бол гівгэнт ингэж гарч одоо шинээр үйлдвэрлэгдэж одоо тийм модон онгоцоогоос барайл шууд дайндаа явуулчихад байгаа. За ингээд Мамертины гарнизонуудтай хилцээр хийя гэж хэлж ирсэн. Мамертинууд бас яалаа бэрчих байх гэж бодоод тэр өдрөө хилцээр хийгээгүй. Бас нэг найдаад байгаа шүү дээ. Иргэн тойрон харахад далаа өөрийнх нь юмнууд нь байдаггүй. Дайснуудынхны юмнууд нь байгаад идэг. Мамертинууд бүр гайхаа шүү дээ. За ингээд ер нь бол энэ Пүүний дайн бол Полибус жанжин гэдэг Ромын одоо мундаг одоо жанжин удирдах гарч ирсэн бол Сиракузын хаан одоо 2 дугаар Херо яг энэд одоо гарч ирж ирсэн. За энэ Италийн хөлсний цэргүүд бол одоо Ромын хөлсний цэргүүд бол одоо энэ Месана хотыг бас эзэлж авсан. Месана хотыг эзэлж авч ирсэн. Хариуд нь Мамертинууд бол шууд юун дээрээ буучаад Сардиныг хиндэж өгөхгүй байсан тал бол би. Сардин Сиракуз хоёрыг хиндэж өгөхгүй бас удаан хамгаалж ирсэн. Араас нь хоол хүнсэл яваад ирсэн бол удаан тэсэх байсан. Тийм байна. Гэвч юусэн яадаг. За тэгээс үлдээ яаж ин хилцээр хийя. Одоо байли Сиракуз юу өгчих. Сардин хоёрыг өгчих. Орон та нарт завийн шинжилээд өгье. Хоол хүнсгий. Та нар холтцсон байгаа шүү гол үчээсэ гэдэг. За тэгээд Полибусын хэлснээр Мамертинууд бодож жагаад за болио. Талах өгөөч. Ус өгөөч. Бид нар одоо буцъя гэж Мамертинууд хэлжсэн. Гэхдээ бол Мамертин айгүй сайн байлцсан шүү. Энэ тулдаанд бол. Тийм байна. За тэгээд харин энэ бол Танусын тал байсан буугаад өгсөн энэ цэргүүд авчих юм чинь. Наад бол чи манай эздэд хууль бусаар зүтгэжсэн урвчж явсан та нарын талд чи урвч явжсэн. Тийм болохоор зэрэг наад бол чи бид нар авахгүйгээд ромчуудын нүдэн дээр өөрсдийнхөө ромд урвцсан урвагч даалаа хийж байгаа байхгүй. Тэгээ яваад өгсөн гэдэг юм байл. Тэр Полибус жанжин гайхсан. Тэр ч бас их сөрхий дэг журамтай хүмүүс биш шүү гэдэг. За ингээд яаж юм Мамертины ухралт бол ингээд болсон. За ер нь уучлаараа тэгээд Сицилийн тэмцэл дараад нь эхлэх ёстой болчих гээд байна. Ингээд Пүүний дайны 20 жил байлдаанд Легниор Мамертин хоёр биеиндээ хэнийгээ харуулж чадсан. Ёстой Мамертин хин гэдгийг харуулж чадсан. Карфигений Мамертинууд. За тэгтээ яаж юм? Карфигений ялагдлаар Пүүний нэгдүгээр дай төгссөн гэж түүхэнд бичигдсэн байна. Ямар ч байсан Пүүний дайн дуусны дараа Ромын газар нутаг Сицилийг өөртөө нэгтгэхэд дуусч байгаа. Тэгэд Хойд Африкийн эргүүдийг өөртөө нэгтгэх буюу Ромын цэргүүд Хойд Африкт газардлаа. Одоо яаж юм? Газар дундын тэнгисийг хагасыг налдлаа буюу Иберийн хойгийг алдчихж байгаа юм. Инхээр яаж юм? Гибралтар Ромын мэдлэг болсон. Бас одоо яаж юм? Ингээд Карфаген хумигдж эхлэх нь шүү дээ. Гівч гэсэн Карфаген бас хүчрхэг хിവэрэ байгаа. Тий. За ямар ч байсан тэгэхээр энэ дайны дараа бол Ром маш мундаг усан цэрэгтэй болсон. Тий. За яг ингээд газар зүүнгээс нь тайлбарлаад үзвэл одоо тэр нөгөө өшгөгдөж байгаа бөмбөг гэд яриад байгаа шүү дээ. Тэрнээс бол Карфагений нийслэлтэй тэр Хойд Африкийн арал хүртэл нэг 500 км байдаг. Тий. Тэгэхээр тэр хүртэл бол Ром төрж чадсан болж эхэлж байгаа. Тий. За тэгээд нэгэнт бол одоо дэлхийн түүхэнд байнга давтагддаг. Дайсны цэргийн газар нутаг өөрийнх нь төв рүү ойртоод ирэх нь дараагийн дайныг бас өдөөх үндслийг бас бий болгоод эхэлж байгаа. Иберийн хаагийн зарим хэсэг бол яах вэ? Өрж шимтэй зарим хэсэг нь бол бас Карфагений мэдлэлд ирчээд байгаа юм. Тэгтээ өшөө цаашаа одоо ахих хэрэгтэй шүү дээ. Тий. Ахих хэрэгтэй. Ер нь Ромын бодлого бол тийм шүү дээ. Газар нутгаа тэлэх. Тий. Тэгээд тэлсэн газараа одоо Ромын нөлөөллийг бэхжүүлэн баттгах. За одоо ингэж яаж юм? Пүүний
2 дугаар дайн руу дөхчл байна. За, манай эртний өмнөх 218 он Ромчууд Карфагенд дайн зарлалаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Иберийн хойгийг бүр мөсөн өөрийн мэдэлд оруулна. Карфагенчуудын эзэлсэн газар нутгаас холд гэсэн тулгын шаардлагыг тавьсан. Түүхэнд энэхүү дайныг Пүүний 2 дугаар дайн гэж нэрлэнэ. Карфагенийг энэ үед алдарт жанжин Ханнибал Барса. За энэ бол түүхэнд маш алдартай нэр. Ханнибал Барса. За энэ Ханнибал Барса одоо командалсан. За Барсагийн мэдэлд одоо Ханнибалын мэдэлд бол заанд цэрэгч байгаа. За яг энэ үед бол нууцаар Мамертиныг далаагаар явуулж эхэлсэн. За тийм болохоор зэрэг Мамертинууд болохоор зэрэг Ханогийн одоо арал гэж хэлсэн жижигхэн нэг одоо газар дундад нэгсэн юм байна. Ханогийн арал дээр айгүй сайн амжилттай болцоод тэгээд ингээд цаашаага ахижсэн чинь Сиракуз болон Корсос тэгээд одоо Сардинаас ирсэн ромчууд, сонгоцууд нь бүслээс өсчихгүй. Нөгөөдөл чинь газар дээр гарахгүй гээд. Тэнийг нь газар дээр гарахгүй гээд. Тэгсэн чинь за тэгвэл манай тал Мамертинууд газар дээр газартцсан гэж бодоод Испани руу шууд цэрэг аваад ойртож очиж ирээд Ромын цэрэгийг бол хайр нариг одоо бутцгсан. За энэ бол Ханнибалын их том ялалт болсон. За ингээд яаж ийн Иберийн хойг дээр Ромын цэрэгийг бутцогчоод өшөө цаашаа ахих ёстой. Ингээд Иберийн хойг тэр чигээрээ Карфагених болох болно гэж Ханнибал өөртөө тангаргалсан. Миний эцэг бол агуу жанжин байсан. Би ч гэсэн тэр ёслолыг гүйцэтгэх нь. Би аав шигээд агуу жанжин болно. Тийм болохоор зэрэг энэ бол аимшигтай хид хідэн цус тулдаанд би ялалт байгуулсан ч гэсэн цус үтсээр байгаад миний зүүнүүд бараг юмыг харахаа болжээ. Тийм болохоор би Ромын жанжинд хизээж бууж өгөхгүй гэж хэлээд би тэрнийг өөхөөхлөө тулдыг химэн тулаан дуудаж байна. Тийм учраас би зүүнүүдээ захиа олгож явуулна. Гэвч шууд нүдээ ухаж байгаа. За ингээд яаж юм? Энийг Ромын жанжинд ааччих. Карфагений жанжин Ханнибал Барса чамд өгч гэж хэлээрэй. За ингээд аимшигтай юм хийж штт. Баруун нүдээ ингээд. Баруун нүдээ зүүн нүдээ ухаж байгаа. Өөрөө утгаараа өөрийнхөө нүдийг ингэж ухаж байгаа. Нэг ч яа гэж орилоогүй байхгүй. За Ханнибал гэж нэг аимшигтай дайчин ирж байна. Тэр чигээрээ ерөөсөө Ибери хойгийг тэр чигээрээ өөрийн мэдэлд оруулаад Пиреней нурууг даваад ороод ирлээ. Энэ Пиреней нурууг даваад орж ирж байгаа бол тунгахгүй Альпд ирнэ. Гэхдээ Альп чинь тэр чигээрээ мөсөн цас мэс ихтэй уул шүү дээ. Гэхдээ тэр бол Ханнибал. Тэрнтэй толдох хэрэгтэй. Одоо тийм учраас түүний эсрэг цэрэг легионуудаа гаргах хэрэгтэй. Тэр одоо яг нэг үг хэлэх юм бол Иберийн хойгийн хойд тэнгисээс одоо газар дундын тэнгисийн яг тэр хэсгээс жоохон хэдэн километрийн зайтай газар тэр өөрөө түүхнээс суучаад байгаа. Тэр газар л одоо усан цэрэг явуулах уу? Усан цэрэг явуулж болно. Гэвч манай усан цэргүүд Мамертиныг боочод байгаа. Мамертиныг тэрнтэй уулзаж болохгүй. Тэгвэл газраар л явна. Тийм учраас Ханнибал Барсагийн байгаа газар руу одоо яаралтай цэрэг аваад хөдөл. Харин хин гэдэг жанжныг явуулах вэ? Хин гэдэг жанжныг стратеги болгох вэ? Хэнийг явуулах вэ? Ийхүү Ромын консул. Одоо асуухад Ромын сенат тэр бүний хуралдаан хоорондоо ярилцсан. Яг энэд Ханнибал одоогийн Испани үржил шимтэй газар нутагта цэрэгээ бэхэлчээд заанд цэрэгтэй. Тэгээд бас морин цэрэгтэй, явган цэрэгтэй, Ромоос илүү хүчрэх цэрэг дагуулсан
одоо Ром руу явна гэд бэлтгэжсэн. Ханнибал Барсагийн байсан яг энэ газар нутгийг, энэ хотыг түүхэнд Барселон гинэ. Одоогийн Барселон гэж хот ба штэ. Тий. Ханнибал Барсагийн байрлаж байсан газар аахгүй. Тэгэд Ханнибал Барсагийн хот буюу Барселона гэж нэрлэсэн. Уул Барселон ч Барса Ханнибалаас гаралтай. За ингээд яаж ин Ром хэнийг явуулах вэ гэд хуралдаж явах үед Барселонд Ханнибал цэрэг айлрт бэлдсэн Ром руу хөдлөх гээд байжсэн байна. За баярлалаа. За маш сонирхолтой түүх боллоо. За бас маш их шинэ мэдээллийг бас сонирхолтой фактуудыг бас биднэрт ярьж өгсөн судлаач бэлгүүндээ маш их баярлалаа. За ямар ч байсан хэдүүлээ энэ хүрээд төрдөө завсарлаа. За тэгээд манай нэвтрүүлгийг хамтран ажиллагч Онцгой хамтны хостол Оха брэнд байла. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Баяртай. Зөвгийн бол Имбэг Онцгой хамтны хостол Оха. Шинэ ам.